чуулганаар хилцэгдэх асуудлууд болоод хуралдаанаас чухам ямар үр дүн гарч болох талаар эдийн засаг улс төрийн шүүмж бичдэг хүний хувьд ярилцахаар студидтэй бид нийтлэлч эдийн засагч жаргал сайхныг хөрөн ирүүлээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр улсын хурлын намрын чуулганаар бол хамгийн түрүүнд яригдах асуудлуудын тоонд бол засгийн газрын бүтцийн асуудал, за зарим нэгэн сайдуудын халаас хэлгээний асуудал, түүнчлэн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын асуудал маш ач холбогдол өгсөн асуудлаа гэж зарим улс төрчид үзэж байна. Харин таны хувьд бол чухам улсын хурал намрын чуулганаараа ямар асуудал дээр илүү анхаарлаа хандуулж илүү ач холбогдол өгч хилцүүлээсэй гэж бодож байна. Тий, цаг үеийн олон асуудлууд байгаа. Эдийн засаг улс төрөөс илээ томоохон шийдвэрүүдийг хүлээж байгаа. Ялангуяа саяын таны хэлсэн аж ахуйтай холбоотой ялангуяа ганцхан төр хийдэг төмөр замын царгийн асуудал томоохон төсвүүд дээр бол мэдээж хүлээлт байгаа. Энэ удаа засгийн газар эдийн засгийн байгаа нөхцөл бол нэлээд тодорхой шийдвэрүүд гаргах ёстой. Гэхдээ энэ бүхний дотроос нэлээд анхаарал татж байгаа асуудал бол ерөнхий сайд 9 сарын 9-нд тавьсан санал байгаа шүү дээ. Би засгийн газрынхаа бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг их хурлд оруулнаа гэж. Тэгээ энийг ингээд сайн хараад байхад бол нэг талаас олон хүмүүс засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа юм бэ? Юу өөр болох юм бэ? Хий зардал гарна штэ гэж ярьж байгаа. А нөгөө талаас за тэгвэл өөрчлөлтөө гэхэд тэрийг өөрчилчий бас хамтарсан засгийн газарч байгуулж магадгүй гэсэн тийм бас хүмүүс байгаа болтой. А ерөнхийдөө бол ингээд сайн уншаад байхад миний бодлоор бол засгийн газрыг солих гол шалтгаан нь болохоор юм зүгээр бүрэлдэхүүнээ солихын төлөө бүтцээ өөрчлөх юм хандлага байгаамаа. Энэ одоо сүүлийн Монгол улсад 10 жил ингээ явж байгаа. Нөгөө дээрээ гүйдэл олохгүй, доороо суудлаа олохгүй гэдэг шиг. Жохон байсан жагаад ажил нь болохгүй болохоор бүтцээ өөр болгодог ийм сун тун сулхан арга яваад байгаамаа. Энийг санаа зовоож байгаа. Таны бодлоор бол одоо энэ засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай юу? Шаардлагагүй гэж үзэж байна. Ер нь засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь бол нэг мөрсөн. Ер нь бол засгийн газрын бүтцийг их хурл тогтоож өгөөд бүрэлдэхүүний ерөнхий сайд авч явдаг учиртай. А манайд нөгөө давхар дээлээс болоод хинийн хаана юу хариуцах нь тодорхой биш болсон. Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох боломж байхгүй. Их хурлын бүх гишүүдийн бараг 20% засгийн газрын гишүүн болцсон. Ийм нөхцөлд тэр суур зарчмынхаа хэдэн бага асуудлуудыг шийдэхгүйгээр түүний дотор нөгөө дан дээлээ давхар дээлийн асуудал байна тий. Түүнээс гадна ер нь энэ улс төрийн намууд төрийн эрхийг барьдаг энэ институтсуудын мөнгө хаанаас гардаг гэдэг нь нууц байгаа. Энийг улс төрийн намууд түүний дотор төрийн эрх барьж байгаа намууд маш нууж байгаа. Тийм учраас тэр мөнгө нь хаанаас гарч ирсэн хүмүүс гараад ирсэн. Тэгээ төсвөөр тэрийг нөхөд байгаа болтой юм. Тийм учраас зөндөө олон юм ил тод биш яваад байна гэж. Ийм суур зарчмуудыг нэг мөр болгохгүйгээр зүгээр нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийнхэн чанарт өөрчлөлт орохгүй шүү дээ. Тийм учраас зүгээр ийм хүмүүсийн анхаарлыг татсан нэг хүнийг нөгөө хүнээрээ сольсон зарчим хувьд өөрчлөлт гарахгүй юм болох гээд байгаамаа гэж болгоомжилж байгаа юм. За яг энгийн иргэд та биднээс жишээ нь үл хамааран засгийн газар бүтцтэй өөрчлөлт оруулаа. Зарим нэгэн дарга цэрэг одоо сайд нар сэлгээнд орлоо. Инглээгээд одоо ямар өөрчлөлт гарах вэ? Ямар давуу тал байна? Ямар сөрөг үзэгдлүүд араасаа дагуулж болно гэж та харж байна? Тэг энэ бол эдийн засгийн өсөлтөнд тийм тодорхой одоо өөрчлөлт бол их нэмэлт өөрчлөлт, эерэг өөрчлөлт болохгүй байх гэж бодож байгаа юм. Яг тэгвэл одоо хүмүүсийн толгойг баах эргүүлсэн юм бол хин ямар асуудлаа шийдэх нь мэдэгдэхгүй, баахан тамга хаяг өөр болгоно. За тэгээд хамгийн ноцтой энэ асуудлыг задлаа тавих юм бол улс дотор байгаа ер нь Монголын улс төрд ийм хоёр хэврэгхэн хоёрын тэнцвэр байгаа юм. Нэг нь энэ засгийн газар гарч ирэхдээ жижиг намуутай хамтарч ажиллах тухай 2017 он 16 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тэр гэрээгийнхаа нөгөө тэнцвэр буюу статус квод өөрчлөлт орно. Тэр гэрээгээр бол та ордог сайд болно, та тийм болно гэж баах албан тушаал нэмээд тавьсан. Тэр хүмүүс үгүй. Би миний албан тушаал болж байгаа бол манай нам гарна гэсэн магадлал өндөр байна. Тэгэх юм бол засгийн газар бий болгож чадахгүй засаглалын хямралд орох боломж өндөр болчихж байгаа. Нэг хямрал. Нэг юу тэнцвэр нь. Нөгөө тэнцвэр нь Монгол ардчилсан намын тодорхой фракцуудын арайчуу бий болгосон их хэврэгхэн тэнцвэр явагдаж байгаа. Энийг одоо ямар нэг хэмжээгээр нь алтан хуй гэдэг хүн ингээ бариад яваад байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр тэнцвэрийг алдчих юм бол бид нэг хэсэгтээ засаглалын хямралд орох болов уу гэж бодож байгаа. Маш удаан хилцсэн засгийн газраа байгуулж чадахгүй. Тэгээ одоо хин нэг ерөнхий сайдаар тавих уу? Мөнгө байхгүй. Мөнгөний хагас нь алга утсан. Замынх нь хугацаа баахан өр тавьдсан. Тэрийг дараагийн засгийн газар төлнө. Тэгээ энийг өөр дээрээ ингээ бүх одоо хариуцлагыг хүлээгээд авах тийм одоо хүн хэм байх вэ? Ийм асуудлуудаар бид ингээд
баахан зохион байгуулалт улс орон даяараа нэг сургуулийн хэдэн багш нарыг захирлуудыг тавина гэж бүтэн зунжин бөө юм болоо гэж. Тэгэхээр кабинетээ сольж байгаа юм чинь шал дэмий урт хугацааны юм болох болов уу гэж бодож Аха. байна. Тэгэхээр 1992 оноос хойш одоо ажилласан бүх засгийн газрууд дундаас одоогийн засгийн газар буюу шинжлэлийн засгийн газар хамгийн нүсэр бүтэцтэй гэж үздэг тий. 16 яам, 19 сайд, 17 дээд сайд. Одоо ийм бүрэлдэхүүнтэйгээр өнөө болтол ажилласан байна шүү дээ. Гэхдээ одоо өнөөдөр ажиллаа илүү эрч хүчтэй, илүү нягтням бай, хариуцлагатай ажиллаж яаж одоо бид нар бүгдээрээ ажиллахын тулд засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулъя гэж ерөнхий сайд маань хэлсэн. Тэгэхээр энэ маань одоо эргээд тэр одоо юу гэдэг нийгэмд одоо засгийн ажлыг цалгардуулсан эдийн засгийн дороойтолд хүргэсэн гэсэн хариуцлагаас булдах их чамбаа аргаа гэж зарим улс төрчид үзэж байна. За та ч гэсэн өнөөдрийнхөө нийтлэлтэй бас энэ талыг баримтлагчдын нэг гэдэг өөрийнхөө нийтлэлтэй бичсэн байна л. Хэрвээ ингэж бодож исэн бол 2 жилийн өмнө юу хийж исэн юм? 2 жил болоод бид ингээд бүтцээ нөгөө тийшээ бүр тим хүчтэй савлаад ингээд яваад байх юм бол тэгээд одоо хэн хариуцлах вэ? Тийм хамгийн гол нь хэн хариуцлах вэ? Ямар тогтолцоогоор бид хариуцлах? Ер нь бол ийм сулхан байгууллага дандаа бүтцийн өөрчлөлт хийж яадаг. Сулхан даргын дулхан арга гэж яриад шүү дээ. Паркинсоны хууль гэж байдаг. Нэг сулхан дарга доороо 2 сул орлогч авдаг. Яагаад гэвэл нөгөө нэг нь хүчтэй байх юм бол өөрийг авчих гээд шүү дээ. Тэгээ нөгөө хоёр чинь доошоо ингэс явсаар байгаад ийм байгууллага томордог юм а гэж 19-р зуунд Английн одоо хүний Паркинсон гэж хүний хэлсэн бас нэг тийм хууль байдий. Тэгэхээр тэр нөгөө суур зарчмуудын асуудал байхгүй. Хин хуулиа гаргах, хин хэрэгжүүлэх, хин хариуцлага тооцох юм. Ерөнхийдөө тэр нөгөө ерөнхий сайдны их хурлын гишүүн байгаад бусд нь байх хэрэггүй маа мэрэгжлийн хүмүүс тавья гэж одоо ерөнхийдөө чиглэл өгöd байгаа шүү. Хэрвээ одоо ийм өөрчлөлт болоод тэгээ энэ бүх хүмүүсээ технократ тавих, тим интернет зарчмын өөрчлөлт хийхгүй болбол одоо ингээл нөгөө нэг фиадлаа нөгөө фиадлаар солиод тэгээд одоо ямар одоо зарчим байгаа юм те. Тэгэхээр таны бодлоор одоо засгийн газар ямар чиг шугамар яаж ажиллавал олонний итгэлийг хүлээх вэ? Яаж олондоо хүлээн зөвшөөрөгдөх вэ? Нэг тийм жишг байна уу? Тий, аль ч улсын засгийн газар өөрийнхөө намын зөвхөн нам засгийн эрхийг авдаг шүү дээ. Өөрийнхөө намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр очисон засгийн газар бол өөрийн чиглэлтэй, бодлоготой дарга нь өөрөө манлайл хангаж чадчих юм. Манайд ямар нэг аргаар одоо цөр засгийн энэ намуудын хөтөлбөрүүд нь ингээд сонгуулийн өмнө нэг, сонгуулийн дараа шал өөр. Ялангуяа одоо ингээд нөө ардчилсан нам олон жижиг намуудад нийлээд байгуулсан учраас нийлж яваад бүх зорьсон юмаа биелүүлнэ гинэ. Тэгэхээр энэ бол бас тийм ерөнхий сайдын хувьд бас хэцүү ажил биш л дээ. Яагаад гэвэл олон тийм намуудыг оруулж байгаа хийсэн учраас ер нь бол бид энэ төр засгийн төлөвшөх ажлыг л ингээд удаашруулад байгаа. Энэ төр институтийн хувьд, байгууллагын хувьд хувь хүнээс нэг ерөнхий сайдаас хамаардгүйгээр юм ажилдаг юм төрийн институт байна шүү дээ. Тим орнуудад л хууль тогтвортой урьдчилан хэлж болох хуйцаар байж байгаа юм. Нөгөө Монголд нэг зарчмын алдаа байгаа. Тэр юу гэдэг зэрэг өнөөдөр манай Монгол улсын яамдууд өөрөө зам тавиад байгаа юм шиг одоо юу гэдэг өөр аж ахуй ажил хийгээд байгаа юм шиг ойлголт төрүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэний ялгааг хийхгүй бид нар биш те хувийн хэвшил гололсон чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон улс орн шүү дээ. Тэгээ энүүгээр ингээ явахгүй аль нь хуучин социалист орн шиг яваад байгаа. Төрийн өмчөө ихсгээд тэр 100 хэдэн компани ч одоо тэрбум долларын алдагдaltaй яваад байна шүү. Тэгээд улам төрийн компани байгуулаад яваад идэг. Энэ бүхэн ч одоо ингээд хувийн бизнесийн итгэлийг алдуулчихж байгаа. За би танаас ерөнхийдөө бид хоёрын ярилцах хугацаа дуусаж байх шүүгээ найруулагч тохио өгч байна. Тэгэхээр улсын хурлын намрын чуулган ер нь улс төр эдийн засаг тийм ээ нийгмийн талаас хэрхэн үр өгөөжтэй байна гэж та харж байна. Тэр нэгдүгээрт үр өгөөжтэй байхаас шүү аргагүй. Намар одоо эдийн засаг ямар байгаа вэ? Хэд хэдэн банкны салбарт хийх янз бүрийн өөрчлөлтүүд гэж яригадаад байна. За тэгээ одоо энэ үнийн асуудлууд байна. Үнийг одоо хуучин шиг ингээд тохироод барьж болохгүй учраас ялангуяа өвөр тариан дээр за бензин аль зэрэг баригдах юм. Тэгээ энэ бүхнийг бодоод зарчимдаа суурилсан шийдвэр гаргаасаа гэж бодож байна. За сүүлчийн ганцхан асуулт тань тавьчихдаг хөө. Эдийн засгийн хувьд би танаас асуумаар байна л да 2015 оны төсвийн тухайд маш богинохон хариулт өгөхгүй юу? Их даруухан бүсээ татсан, чангасан тийм л төсөв болно. Өөр сонголт байхгүй. Тэр дотор хувийн хөвшлийн үүрэг рол их.
татварууд ялангуяа нөөтийн татварыг энэ ёс төдий болгож 1-2% болгохгүй бол энэ татвар чинь ингээд Монгол улсыг засаг захиргаагүй, сахилга батгүй ер нь 2-3 мянган бизнесийг шорон тэхэр болгочиход байгаа шүү дээ. Тийм учраас ер нь нэмэг үрдэх албан татвар шат ангил байх ёсгүй. Зөвхөн болгоод 1% төлөх ёстой. Яагаад юм болгонд нэмэг үрдэх шингэсэн байгаа буюу нэмэг үндэс шингэсэн байгаа. Энэ суур эдийн засгийн энэ асуултанд одоо энэ засаг төр засаг хариулт өгөөч. Тэгээд одоо энэ төр ялгаа засаглалынхаа ялгааг би бушуухан тодруулаач гэж ийм л хүлээлт байгаа. Окей. За баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ оргил цаг хөтөлбөрт эдийн засагч нийтлэлч жаргал сайхан оролцлоо.